За сайн байцгаана уу. Өнөөдөр бүгдээрээ 60% ашигтай 100 тэрбум долларын бизнес ямар бизнес байдаг талаар ярилцах нэ. Тэгэхээр яг хөө мэдээж хэрэг жижиг бизнесүүдийн тухай 60% ашигтай байх тохиолдол бол байгаа тийм үү. Гэхдээ 100 тэрбум долларын бизнес яаж 60% ашигтай байдаг талаар өнөөдөр нэлээд дэлгэрэнгүй одоо ярилцах нь энэ нэвтрүүлгийн гол сэдэв байх нэ. За тэгэхээр энэ нь бол хагас дамжуулагчийн зах зээл. Хагас дамжуулагчийн нийт зах зээл гэх юм бол 500 тэрбум долларын зах зээл маш хурдтай өсөж байгаа гэж ярьсан тийм үү. Гэхдээ энэ хагас дамжуулагч гэдэг үг чинь бол дэндүү ерөнхий үг байхгүй. Тэгэхээр хагас дамжуулагч гэд ярихаар эн чинь зүгээр баг хүнсний бүтээгдэхүүний зах зээл энэ төр гэж ярьж байгаатай баг адилхан. Тэгэхээр энийг маш олон хэсгүүдэд хувааж үзэхгүй болдгоо. За тэгэхээр энэ бол яг одоо нэлээ бүдүүчлээд хуваацсан байна. Энэ дунд нь бол за логик гэж байж байгаа логик. За логик хэсэгт нь бол одоо бидний их сайн мэдих Intel-ийн бүтээгдэхүүнүүд одоо нэг CPU, processor энэ гэдэг юмнууд чинь бол логик хэсэгт орчиж байгаа. За micro component гэх юм бол одоо яг CPU-нээс бусад одоо жижиг компонентууд нь бүгд яваад орчно гэсэн үг. За аналог гэдэгт нь бол одоо энэ радио долгиомтой холбоотой янз бүрийн аналог девайсуудтай холбоотой хагас дамжуулагчид ороод. За OSD гэдэг нь болохоор энэ бол digital sensor. Тэгэхээр одоо энэ зургийн аппаратанд орж байгаа сенсорууд одоо энэ OSD гэдэгт нь орчиж байгаа. За гэтэл энэ дудаас хамгийн том нь memory гэж байгаа. Тэгэхээр memory гэхээр бидний нөгөө ярьдаг санахой байхгүй. Тэгэхээр санахой чинь өөрөө бусад маркет одоо хагас дамжуулагчийн маркетуудаас хамаагүй том одоо юм нэг хэсэг болоод орчдөг. Тэгэхээр энэ нь болохоор их сонирхолтой. Яг гэвэл хагас дамжуулагчийн одоо энэ маркетинг одоо ерөнхийд нь хагас дамжуулагчдын үйлдвэрлэлийг бол хамгийн сайн тодорхойлж чадхаар зүйл нь бол яг энэ санахой буюу memory business байж байгаа. Тэгэхээр энэ сэдвийг өнөөдөр ярих нэ. Тэгэхээр memory нь яг нь 60% ашигтай бизнес байдаг байна. За тэгэхээр memory гэдээ ярих юм бол одоо тэр нэлээд жоохон тодруулаад үзэх юм бол за flash memory гэж яриад байдаг. Тэгвэл бид нэр USB гэж яриад байдаг. Энийг бол NAND RAM гэж нэрлэдэг. Тэгэхээр NAND RAM дотроо бол одоо за энэ SSD гэж ярьдаг да бид нар одоо hard disk-ны оронд хэрэгжилж байгаа энэ flash memory байж болно. Эсвэл нөгөө бидний барай яваад байдаг USB гээ барай яваад байдаг зүйл эдгээр чинь бас flash memory-нд орчиж байгаа. Эсвэл одоо нөгөө нэг жижигхэн ийм одоо гар утас одоо жижиг девайсуудад ордог ийм micro SD card гэж нэрлэдэг тийм үү. Эдгээр чинь бол NAND RAM гэдэгт орчиж байгаа. За үүнээс гадна DRAM гэж байгаа. DRAM гэдэг нь бол одоо яг энэ компьютерийн санахой гэж нэрлэдэг байгаа. Компьютеруудад ордог санахой нэрлэж байгаа гэж үзэж байна. За тэгээ үүний дараа CPU, GPU, NPU гэдэг хэлэх юм бол энэ нь бол logic бусад хэсэгтээ ороо явчихна. Энийг бол тусдаа өөр нэг нэвтрүүлгээрээ яриа гэж бодож. Өнөөдөр бол зөвхөн flash memory, DRAM энэ нь бол memory хагас дамжуулагчийн одоо зах зээлийг энэ хоёроор тодорхойлж байгаа. Тэгэхээр DRAM нь бол flash memory-гоос хамаагүй том зах зээл байж байгаа. Тэгээд технологийн хувьд бас арай хэцүү. Flash memory бол нэлээд олон тоглогч орчихсон. Тэгээд нэлээд жоохон DRAM-ыг утгад арай технологийн хувьд арай хялбархан юм бүтээгдэхүүн байж байгаа. За Micron гэдэг нь бол Америкийн компани. Америкийн яг DRAM үйлдвэрлэдэг компани байгаа. Гэхдээ хамгийн том нь бол биш. За тэгэхээр Micron-ы одоо энэ репортыг харъя л да. Micron гэсэн чинь 1918 онд за 1918 онд 61% ашигтай байсныгаа бодвол 19 онд ашиг нь нэлээд буураад 28% ашигтай байна. 487 тэрбум доллар болсон байна л да. Тэгэхээр энэ гэдэг яа 61% ашигтай. Тэгээд тэр нь зүгээр нэг жижигхэн хэмжээ биш дээ. Энд чинь 5 тэрбум долларын тухай ярьж байгаа асуудал. За тэгсэн Samsung бол одоо DRAM-ны хамгийн том тоглогч. Тэгсэн чинь за 16-аас 18 оны хооронд 18 онд бол 52% ашигтай байна. Энэ бол бас аимшигтай даа. Тэгэхээр яаж энэ 60% ашиг хийгээд байт юм бэ? Тэгэхээр хэрвээ 60% ашигтай тэгээд 100 тэрбум долларын бизнес юм бол угаасаа бүгд л орцсон байх хэрэгтэй шүү. Тэгэхээр яагаад бүгд орч чаддгүй? Яагаад цөөхөн тоглогчид энийг бүрэн эзэмшээд яваад байдаг талаар өнөөдөр ярих нэ.
За тэгэхээр өнөөдөр энэ хагас дамжуулагчийн одоо DRAM-ны борлуулалт байна л да. Тэгэхээр за энэ хараад байхад бол 13 он хүртэл нэг өсөөд буураад 13 оноос 16 он хүртэл нэг өсөөд буураад 16 оноос 19 он хүртэл бас нэг өсөөд буураад байгаа. Тэгэхээр энийг болохоор semiconductor super cycle гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ нь болохоор ямар нэгэн ийм технологийн дэвшил бий болоод тэгээд тэрнийгээ дагаад ингээд хагас дамжуулагчийн борлуулалт тасар өсч эхэлдэг. Тэгээд энийг бол semiconductor super cycle гэж нэрлэнэ. Тэгэхээр яг бизнесээ энэ super cycle дээр тааруулж чадах юм бол одоо хамгийн том өсөлт нэг одоо олно гэсэн үг. Тэгэхээр яг энэ super cycle дээр одоо яг ямар бүтээгдэхүүнүүд гарах уу гэдгээс хамаарат одоо бид нар ч одоо жишээлхэд софтверийг бол ямар бүтээгдэхүүн гарах яахыг таахад бол маш хэцүү шүү дээ. Гэтэл semiconductor гэдэг чинь бол одоо том үйлдвэр бариад төлөвлөөд ингэж явдаг зүйл учраас 2-3 жилийн өмнөөс бол ерөнхийд нь таамаглах боломжтой. Тэгэхээр супер одоо энэ semiconductor-ийн потенциалаас хамаарат энэ дээр чинь бий болох тэр софтверүүд ямар бүтээгдэхүүнүүд гарах боломжтой гэдгийг бас таамаглах боломжтой. Тэгэхээр энээрээ дамжуулаад бол бизнесээ урд чинь төлөвлөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ супер сайкл бол биднэрт бол маш том одоо сигнал өгнө бол гэсэн үг. За тэгэхээр яг ямар супер сайкл болсон бэ гэхээр 11 оноос эхлээд энэ бол смартфон 11 онд одоо iPhone одоо борлуулалт хамгийн их өсч эхэлснээс болоод энд бол смартфоноос үүссэн супер сайкл болсон байх нэ. За 16 оноос эхлээд энэ бол хоёр дахь асар том өсөлт байгаа. Энэ бол нөгөө нэг cloud. Тэр нөгөө Google, Apple, Amazon, Facebook, Microsoft гэсэн газрууд чинь бүгдээрээ cloud бизнес руу ороод data center барьж эхэлсэн байгаа. Тэгэхээр data center-д орсон нөгөө нэг memory буюу DRAM-ны хэмжээ. Энд бол асар их том өссөн гэсэн үг. За тэгэхээр дараа нь ямар супер сайкл болох вэ? Тэгэхээр мэдээж хэрэг нөгөө 5G, AI эсвэл нөгөө нэг сэргээгдэх эрчимхүйц self-driving car гэдэг чинь бол бүгдээрээ дараагийн хүлээгдэж байгаа супер сайкл гэсэн үг. Тэгэхээр магадгүй эндээс эхлээд 5G тэгээд дараа нь self-driving car гэдэгсэд явах нь шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ бол semiconductor-ийн super cycle гэдэг зүйл байх нэ. За тэгвэл NAND flash-ных нь хэмжээг харагдгүй. NAND flash бол яг хуу DRAM бол баг 100 тэрбум доллар байсан. NAND flash бол 40-с 50 тэрбум долларын ийм зах зээл байж байгаа. Тэгэхээр энэ дотор бол бас л нөгөө нэг Samsung, Toshiba гэсэн газрууд байж байгаа. Тэгэхээр за буцаагаад DRAM-ийнхаа тоглогчдыг харъя. За нэгдүгээр байранд за баг 50%-ийг нь дангаараа эзэмшиж байгаа Samsung байна. Samsung нэгдүгээр байранд орсон байна. За хоёрдугаар байранд бол SK Hynix. SK Hynix гэдэг нь бас Солонгос компани. Тэгэхээр Солонгосуудын DRAM-ны 100 тэрбум долларын чинь баг 70-80%-ийг нь ганцаараа эзэмшиж байгаа. За тэгээ 3 дугаар байранд бол Micron гэж байгаа. Micron гэдэг нь бол Америкийн компани. Тэгээ бусд нь бол баг өөрөөр л байхгүй гэж үзэж байна. Ерөөсөө л 3 том тоглогч бүх бизнесийг хатгаж байгаа. 100 тэрбум долларын 60% ашигтай бизнесийг. За тэгвэл NAND flash-ыг нь харъя. NAND flash руу ороод ирэх юм бол нэгдүгээр байранд бас л Samsung. Энд бол баг 100%-аас 40%-ийг нь 30-аас 40%-ийг Samsung эзэмшиж байгаа. За дараагийн тоглогч нь бол Toshiba байж байгаа. Тэгэхээр DRAM дээр бол Toshiba байхгүй. Гэхдээ NAND flash-н дээр бол Toshiba бас нэлээд том тоглогч байж байгаа. За дараа нь энэ Америкийн Western Digital гэж компани байгаа. Тэгээд нөгөө нэг Micron ч н орж ирээд тэгээд SK Hynix. Тэгэхээр солонгосууд баг л эндээс дахиад 40-50%-ийг нь солонгосууд эзэмшиж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол юу хэлээд байна вэ гэхээр солонгосыг одоо ирээдүйн одоо дэлхийн хамгийн хүчтэй 5 улсын нийгмийг заавал оруулаад байдаг шалтгаан нь ерөөсөө энэ нөхдүүд яг энэ хагас дамжуулагчийн маш том бизнесийг ерөөсөө бүрэн атгах байгаа юм газар байж байгаа. Тэгэхээр энэ талаар бас жоо найравчилж үзье. За тэгэхээр ер нь бол энэ DRAM-ны бизнес бол ийм угаасаа 3 газар солонгосууд хийдэг байсан бол бизнес ерөөсөө биш. Энэ бол маш олон тоглогчид 2003 он гэхэд ийм олон тоглогчид
DRAM үйлдвэрлэдэг байсан байж байгаа. Тэгээд 13 он гэхэд бол ерөөсөө 4хан газар болж ингэж цөөрсөн байна. Тэгэхээр ийм шалтгааныг нь жоохон бодож үзэх хэрэгтэй. За тэгэхээр хамгийн эхлээд DRAM-ыг бол ерөөсөө Intel хийдэг гэсэн. 1984 он хүртэл 74 оны байдлаар бол ерөөсөө market share-ны 82%-ийг Intel ганцаараа эзэмшдэг. Тэгэхээр ерөөсөө Intel-ийн хийдэг бизнес байсан гэсэн. Гэтэл 84 онд яасан бэ гэхээр Японууд, Тайванууд нийлж агаад DRAM-ны үнийг буулгасан байгаа. Энэ болохоор яг chicken game гэж нэрлэдэг тийм үү. Тэгэхээр энэ үн буулгаж өрсөлдөх. Тэгэхээр яаж үнийг нэг 10%, 20% ерөөсөө буулгадаггүй DRAM-ны үнийг болохоор тэгэхээр нөхдүүд бол 90% буулгасан байна. 10 дахин хямдхан зарна гэсэн. Тэгээ энийг болохоор Америкууд одоо 2 дугаар Pearl Harbor дайралт гэж нэрлэдэг. Энэ үн буулгалтаар Intel ерөөсөө DRAM-ны бизнесээс бүрэн арчигдаад гарсан байгаа. 1.3% болтлоо буураад. Тэгээ сүүлд нь бол ерөөсөө DRAM-ны бизнесээс гарлаа гэдгээ зарласан. За ингээд Intel-ийг Японууд арчаад гаргацсан юм байна 1984 онд. За гэтэл тэрний дараа Toshiba 2001 онд өөртөө арчуулад гарсан байгаа. Тэгээд бизнесээ Micron-д зараад гарсан. Тэгэхээр Toshiba юу болсон бэ гэхээр бас л Японы бусад компаниуд болон одоо Солонгосчууд, Тайванууд нийлж байгаа DRAM-ны үнийг буулгасан. Тэгэхээр бусад бүтээгдэхүүнтэй нэг жоохон ялгаатай тал нь ерөөсөө энэ DRAM-ны үнийг буулгангууд одоо жишээлхэд $100-оор 1 гигагийн memory авах гэжсэн нөхдүүд DRAM-ны үн 10 дахин буурлаа гэд $10-оор 1 гигабайт memory авдаггүй. Тэртээ тэргүй $100-оор 1 гигабайт авах гэжсэн бол $100-оор 10 гигабайтыг л авна гэсэн. Тэгэхээр үн буулгаснараа борлуулалт нь буурдаггүй ерөөсөө. Тэгэхээр хэрвээ үнэ буулгаж л чадчих юм бол асар хурдтай буулгах хэрэгтэй. Тэгэхээр ямар үед үнэ буулгах боломжтой вэ гэхээр мэдээж зэрэг нөгөө нэг 7 нано, 8 нано гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ semiconductor-ийн чинь хэмжээг багасгаж чадах юм бол үнэ буурна. Ашиг нэмэгдэнэ. Тэгэнгუთ ерөөсөө л байж болох хамгийн бага хэмжээнд үнийг нь бууруулад өрсөлдөгчтэй арчиж хайдаг ийм бизнес байж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө л яг нөгөө нэг жинхэнэ chicken game. За 2008 онд юу болсон бэ гэхээр Kimonda гэж сонсож байгааг байх тийм үү. Энэ бол 2 дахь том тоглогч байж байгаа арчуулаад гарсан байгаа. Энэ болохоор Германы Siemens-с салбарлаж гарсан ийм DRAM-ны бизнес байж байгаа. 2008 онд бас Micron бизнесээ зараад ингээд арчигдаад гарсан байна. Тэгэхээр германууд бас энэ DRAM-ны бизнесээс бүрэн арчигдаад ингээд байхгүй болжээ. За Elpida 2013 он хүртэл дэссэн. Elpida гэдэг нь болохоор Японы NEC гэж мэдэх бах тийм үү. NEC-гийн DRAM үйлдвэрлэдэг хэсэг байсан юм байна. Тэгээд сүүлд нь бас 3 дахь том DRAM үйлдвэрлэгч байж байгаад солонгосуудад арчуулаад гарсан байж байгаа. За тэгээд Toshiba ерөнхийдөө Toshiba бол DRAM-наас арчигдаад Toshiba ерөөсөө флаш хэсэг дээр үлдсэн. Тэгээд яг хуу флаш дээр үлдэхдээ 2011 онд нөгөө Fukushima санаж байгаа бох тийм үү. Fukushima-гийн нөгөө цөмийн одоо цахилгаан станц дэлбэрснээс болоод Toshiba маш том алдагдaltaулээс. Энэ нь болохоор яг хуу Toshiba-гийн бүтээгдэхүүн биш байсан ч гэсэн Toshiba тэр үед болохоор яг энэ цөмийн энерги гэх бахан хөрөнгө оруулаад Америкийн нэг компаниг авцсан байсан. Тэгсэн чинь яг Fukushima-гаас болоод бараг 20 тэрбум долларын алдагдал дороод энийг бүрэн төлж дуусгаад өстой нэг нус нулимстайгаа холилдчихэж флаш меморигаа авч үлдсэн. Хэрвээ тэр үед флаш меморигаа зараад гарсан бол өнөөдөр бол Япоос ингээд хагас дамжуулагчийн бизнесээс бүрэн арчигдаад гарцсан байх байсан боловч яг Toshiba нэг ингээд баг зэрэг шеэр авч үлдсэн байгаа. Тэгэхээр өмнө нь бол одоо байсан зах зээлээсээ бараг талыг нь Western Digital-т гараад зараад жижигхэн хэсгийг аваад үлдсэн байж байгаа. Гэхдээ ямар ч байсан Япон улс бол хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд үлдсэн. Герман бол эндээс бүр арчигдаад гарцсан байж байгаа. За тэгэхээр харах юм бол ерөнхийдөө Америкаас Герман руу, Япон руу тэгээд хамгийн сүүлд
Солонгос руу ингээд энэ бизнес дамжаад хүрээд ирсэн. Гэтэл дараагийнх нь энэ бизнесийг отоод хүлээгээд нөгөө 60% ашиг чинь хийх гээд байж байгаа газар бол Хятад байж байгаа. Тэгэхээр Хятад руу энэ бизнес одоо орох уу, орохгүй юу? Одоо шилжихгүй юу гэдэг асуудал дээр бол одоо нэлээд том одоо энэ одоо зөрөлдөөн гэх юм уу. Тэгээд Америк бол ерөөсөө Хятадд энэ бизнесийг өгч болохгүй гэдэг одоо чиг баримжаатай байж байгаа болохоор Солонгос бол одоо нэг азан шоу байна гэдэг шиг тийм. Тэгэхээр хамгийн сүүлд Солонгос дээр хүрээд ирсэн чинь одоо Хятад руу шилжүүлэхгүй гэдэг Америк хаагаа зогсож гарсан Солонгос бол жинхэнэ азан шоу авахаас арга байхгүй. Тэгэхээр энэ бол Солонгос улс яагаад одоо ирээдүйд хамгийн том одоо зах зээл хамгийн одоо өндөр хөгжилтэй улс байх вэ гэдгийг бол одоо хэлж өгч байгаа хамгийн том үзүүлэлт гэж үзэж байна. За тэгэхээр Хятадууд энэ дээр яаж оролцож байгаа юм бэ гэдэг талаар бас жоохон сонирхож үзье. За тэгэхээр дир амны үнийг одоо буулгахын тулд бол за энэ одоо технологио сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр одоо 2005 он гэхтэл 85 наногийн хагас дамжуулагч үйлдвэрлэдэг байж байгаа. Энэ ингэж бууж явсаар хагаад 18 он гэхэд Micron 19 нано, Samsung 18 нано гэж байгаа. Гэтэл 19 он одоо бол 7 нанометр дээр ирсэн байж байгаа. Тэр Хятадууд бол хуучин нөгөө LPDA ч юм уу Kimondo-гийн одоо үйлдвэрүүдээс технологиг нь аваад явж байгаа болохоор одоо бол 24 нанометр маш хоцрогдолтой байгаа. Гэхдээ Хятадуудын тухайд бол одоо энийг нөгөө засгийн газраас нь дэмжиж энийг гаргахын тулд одоо маш их хөрөнгө зарж байгаа. Тэгэхээр тэр талаар дахиад жоон толруулж үзье. За тэгэхээр энэ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл гэдэг чинь ер нь ямархуу хэмжээтэй юм бэ гэдгийг үзэх юм бол за хагас дамжуулагчийн fabrication plant гэдэг Википедиагаас хайгаад үзэх юм бол листүүд нь гарч ирнэ л да. Тэндээс зөвхөн Samsung-ийн нэг томхон плантуудын жагсаалтыг авчираад харъя л да. Тэгэх юм бол за Samsung-ийн S3 line гэсэн чинь 10 тэрбум долларын үйлдвэр, 16 тэрбум долларын үйлдвэр. За энэ Гихонд байгаа үйлдвэр гэсэн 33 тэрбум доллар. Вау. За дараа нь за энэ хар Pyeongtaekt байгаа үйлдвэр 14 тэрбум доллар, 27 тэрбум. Тэр одоо энэ 8 нано, 10 нано гэж байж байгаа 7 нано руу шилжихийн тулд энэ чинь дахиад шинэ плант барьдаг. Шинэ плант бариад шинэ 7 нано тохирсон. Дахиад шинэ плантууд, дахиад шинэ үйлдвэрлэлүүд, дахиад шинэ технологиуд ордог. Тэгээ энд нь бол одоо 10 тэрбум, 20 тэрбум, 30 тэрбум доллар гэсэн ийм хөрөнгө оруулалтууд хийгдэх шаардлагатай болдог ийм бизнес байж байгаа. Тэр энэ бол ерөөсөө яа харахгүй нөгөө эрчүүдийн бизнес. Энд эрчүүдийн тоглоом хатуу гэдэг шиг 30 тэрбум бусдын ч гэсэн Япон ч гэсэн бас ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгээл ийм плантууд барайл үздэг технологи нь хоцрогдох юм бол тэгэл тэр чигтээ арчигдаад гардаг. Энд ерөөсөө ямар ч өршөөлөл байхгүй. Тэгэхээр энэ бол одоо зүгээр нэг тийм нэг одоо засгийн газрын сан мангаар дэмжүүлээд явдаг ч юм уу эсвэл одоо яа нэг юм лицензээр ингээд аргалаад болцдог ийм бизнес ерөөсөө биш. Энэ бол ерөөсөө жинхэнэ эрчүүдийн тоглоом. Энэ бол хатуу тоглоом. Тэгэхээр энд бол одоо хэн хөрөнгө оруулалт хийж чадж гин, хэн технологи хөгжүүлж чадж гин гэдэг нь үлддэг. Бусд нь бол бүрэн арчигдаад ингээд ямар хэмжээний хөрөнгө оруулсан байна. Тэгээд тэрнийг бүрэн алдаад дуустдаг ийм бизнес байж байгаа. Ийм зах зээл байж байгаа. За гэтэл энэ дээр бол Хятадууд орж ирнэ. За Хятадууд болохоор мэдээж хэрэг за түрүүн бид нэр semiconductor super cycle гэдэг дээр харж байсан тийм үү. Яг энэ iPhone орж ирэхийн өмнө бол 13 он, 11 он, 2008 онд нэг бусд нь бүгд арчигдаад гарцсан байж байгаа. Нөгөө Toshiba арчигдаад гарцсан, LPD арчигдаад гарцсан, Kimondo арчигдаад гарцсан, Intel гараа явцсан. Тэгсэн чинь Gent super cycle гэдэг энэ хоёр super cycle-ыг хоёулангийн солонгосууд бүгдийг нь баг тэр чигт нь одоо эзэмшсэн гэж хэлж байна. Тэгэхээр бодоод харамсаад барахгүй юм болж байгаа байхгүй. Яаж ээж байгаа тэсэд үлдсэн болол энэ яг энэ хоёр дээр бол орж ирэх боломжтой байсан. Тэгэхээр одоо бол тэр алдааг давтахгүй тул бүгд л энэ лөө одоо хөшөөрч орохоос ямар ч арга байхгүй. Ямар ч хэмжээний хөрөнгө оруулалт байсан хийгээл орохоос арга байхгүй. За тэгэхээр Samsung-ыг жоохон тодруулаад харъя гэдэг. Тэгвэл Samsung-гийн ашиг Samsung ер нь ашгаа юунаас хийдэг? Энэ цэнхэр хэсэг байгаад SE гэсэн. Энэ болохоор юу вэ гэхээр
бусад электрон одоо гэр ахуйн электрон девайсууд гэсэн. Одоо бид нарын одоо телевиз одоо юу гэдэг телевиз хөөргөгч одоо тоос орогч бүх юм нээлээд энэ жоохон хэсэг Samsung бол тэр гэр ахуйн бараа үйлдвэрлээд ямар ч ашиг хийдгүй. Эндээс бол ашиг хийх боломж ч байхгүй. Бугасаа хятадуудтай өрсөлдөн, японуудтай өрсөлдөн одоо ийм электрон девайс хийх газар өчнөө байгаа. Тийм болохоор эндээс бол ямар ч ашиг хийхгүй. Энд компьютер ч орж байгаа, лэптоп ч орж байгаа одоо юу гэдэг. Бусад юмнаас бол ямар ч ашиг хийдгүй. За харин энэ IM гэж нэрлэдэг байгаа нь бол юу? Мобайл, смартфон гэсэн. За харин энэ ногоон нь бол DRAM. За тэгэхээр яг ингээ харах юм бол 11 оноос эхлээд iPhone-ы үед бол яасан байна? Samsung хагас дамжуулагч нь ч өссөн, мобайлын борлуулалт нь ч өссөн. Тэрнээс өмнө бол мобайл смартфон гэж байгаагүй. DRAM нь бол маш бага маркет ширтэй байсан. Тэгээ бодохоор ерөөсөө Samsung бол энэ гэр ахуйн электрон девайсаар мөнгө олдог. Энэ $1 тэрбум хүрэхтэй үүтэй нэг иймхэн л бизнес байсан. Гэтэл 11 оноос эхлээд жинхэнэ азан шоу байна гэж юм болоод энэ дээр яг смартфоны бизнес рүү орсноор бол энэ том борлуулалтыг одоо ашиг хийсэн байна. За тэгээ тэрний дараа 15 оноос эхлээд нөгөө cloud энэ дэрхт энэ DRAM-ны өсөлтийг хардаг. Ерөөсөө Samsung бол ерөөсөө энэ өсөлтийн cloud-ын бизнес дээрх DRAM-ыг бол бүгдийг зарсан гэсэн. Тэгээд энэ дээр 60%, 50% ашиг хийсэн гэсэн. За тэгэхээр энийг л одоо бусд нь одоо олж авахын тулд одоо өрсөлдөж байгаа л гэж ойлгож байна. Тэгэхээр одоо бол мобайлаас гар утснаас бол тийм их ашиг хийх боломж бол байхгүй тэр үзэндөө өрсөлдөгч тэ. Харин DRAM-ны бизнесээ DRAM-ныхаа технологиг хадгалж чадахгүй юу гэдэг дээр бүх юм шийдэгдэнэ гэсэн. За хятад гэсэн чинь яасан бэ гэхээр засгийн газрын 29 тэрбум долларын Big Fund гэж юм гаргаад domestic chip industry-нуудад хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хувийн хөрөнгө оруулагчдын хэмжээ гэж байж байгаа. Тэгэхээр нийтдээ бол бараг 300 тэрбум доллар одоо ойрын 10 жилдээ хятадаас хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зарцуулагдах байх хөрөнгө оруулалт хэлбэрээр орох байх гэж тооцоолсон 200 тэрбум доллар. Тэгэхээр за хятадын яг одоогийн байдлаар хөрөнгө оруулж байгаа секторууд нь гэдээ харах юм бол за энэ хамгийн дээдлэлт нь memory. Нөгөө нэг солонгосын memory гэж нь булааж авахын тулд ерөөсө бүх мөнгөө шавхаж байгаа гэсэн. За тэгээ foundry гэдэг нь бол юу гэсэн үг вэ гэхээр хагас дамжуулагчийн одоо энэ fabrication буюу плант барихад зарцуулагдж байгаа мөнгнүүд гэсэн. Тэгэхээр memory-ны технологи дээр тэгээ плант барихад л ерөөсө бүх мөнгөө шавхаж байгаа л гэсэн. Тэгэхээр одоогоор бол 18 онд 10 тэрбум доллар, 19 онд хийдийг зарцуулах нь мэдэгдэхгүй. Тэгэхээр ямар ч хэлсэн энэ бол асар өсөлттэй асар их хэмжээний хөрөнгө оруулж байгаа. Тэгээ 4 том компани байж байгаа. Яг энэ DRAM үйлдвэрлэнэ гэдэг гараад ирсэн. Нөгөө Samsung, Hynix хоёртой өрсөлдүүлэхийн тулд 4 том компани. За Tsinghua Uni Group гэдэг нь бол Tsinghua их сургуулийн ийм салбар одоо төрийн одоо хөрөнгө оруулалттай ийм гол компани. Энэ болохоор ойрын хэдэн жилдээ 84 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ, үйлдвэрүүд барина. За Fujin Tsinghua гэж байна. За тэгээ Unici гэж байгаа. Electron Memory. Ерөөсөө хятад бол ерөөсөө энэ DRAM-ны бизнесийг булааж авахар маш их том одоо хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Тэгэхээр 2015 онд хятадууд болохоор за байж байгаа компаниг нь худалдаад авчий гэж нэлээд оролцсон байж байгаа. 2015 онд Америкийн Micron-ыг худалдаж авах гэж оролдоод энэ болохоор Америкт зөвшөөрөөгүй, зарахыг нь зөвшөөрөөгүй. За мөн бас одоо нэг дижитал Western Digital-ыг бас худалдаж авах гэж оролдоод энэ бас одоо бүтлгүүцсэн байж байгаа. Тэгэхээр 2015 онд бүгдийг нь худалдаж авах гэж оролдоод энэ бүтлгүүцнийхээ дараа бол энд бол маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. За тэгсэн чинь Samsung яг нөгөө нэг chicken game руу орно штэ одоо. Хятад 24 нано гэлөө манайх 7 нано болцсон байж байгаа. Одоо тэгвэл одоо үнэ хямдруулаад үзэх үү. Тэгэхээр 2019 оноос эхлээд энэ DRAM-ны үн бол одоо бууж эхэлнэ. Тэгэхээр яагаад булгаж байгаа вэ гэхээр за хятадууд хөрөнгө оруулалтаа хийгээд плантаа бариад дуусгаар нь DRAM-ны үнийг бол навс унгана л гэсэн. Тэгэхээр энэ бол одоо асар их хөрөнгө оруулалт ордог.
Тэгээд маш хүнд бизнес. Тэгтээ маш өндөр өгөөжтэй. Тэгээд үнэхээр яг цэвэр технологи дээр суурилсан ийм бизнес байж байгаа. Тэгэхээр энэ DRAM-ны бизнес бол ерөөсөө хагас дамжуулагчийн энэ зах зээлийг ерөнхийд нь нэлээд одоо ойлгомжтой тайлбарлахад бол одоо нэлээд тус төхөн болохоор ийм зах зээл байж байгаа. Тэгэхээр харин энэ DRAM-ны бизнес рүү бол бид нэр орох ямар ч боломж байхгүй. Энэ бол томчуудын тоглолтог тоглоом. Тэгэхээр харамсалтай нь DRAM-ны бизнес бол биднэрт үнэхээр хол. Гэхдээ болоогүй. Хагас дамжуулагч гэдэг чинь бол өөрөө маш том зах зээл. Энэ дотор маш олон секторууд байгаа гэж ярьсан тийм үү. Тэгэхээр бусад секторуудыг нь бас дараа нь нэлээд наривчилж ярина гэж бодож байна. Бас бусданд нь бол зарим нэг боломжууд бол байж байгаа. Тэгэхээр тэр талаар бол дараагийн нэвтрүүлгүүдээр ярина. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.